бид нар ингээд заримдаа тэг дотгошооч юм байл гэж юу юм те. Юу ч байхгүй, мэдрэмж байхгүй. Ингээд зарим хүмүүс бол бүх мэдрэмжээ хаацсан гэдэг. Ядвал нэгд үсэх юм бол тийм ч таатай биш мэдрэмжүүд байгаа учраас тэгэд асуудал бүр ингээд хоолой дээр гарч ирээ те. Гарцгүй болсон хойно заримдаа хүн дотгошоо чимээлж өөрийгөө чагнадаг. Тэр нь одоо миний дотор ямар бодол эргэлдээд байна? Тавтан юу бодоод байна? Миний дотор ямар сэтгэл хөдлөл мэдрэмж давмгаалаад байна? Тэрийг анзаарч эхлэх байхгүй. Тэр дундаа бүр ингээд бид нар чинь өөрийгөө анзаархаас эхлэхээс өмнө буюу одоо сэрхээс өмнө гэсэн үг шүү дээ. Нэг л үйлдэлээ тавтаад авах. Нэг л амьдралынхаа юмыг л тавтаад байгаа. Тэнд шин юм орж ирэхгүй. Би тэмцээн нэг судалгаа хийдэг байхгүй. Жил тутам сэтгэл хөдлөл тавтагддаг, хүчтэй сэтгэл хөдлөл тавтагддаг. 6 жилийн өмнө би маш их уйгуунаг ганцаардлыг мэдрээд тухайн үед надад ямар ч дэмжлэг байгаагүй, би өөрийгөө өнгөх арга хэрэгслээч мэдэхгүй байсан, гав ганцаараа байсан. Тэр бол ингээд ийм том мэдрэмж байсан учраас би чадахгүй хаацсан. Тийм ээ. Тэгээд би ажил амьдралаа хэвээ өргөжлүүлээд явлаа гэдгийгсэн чинь 6 жилийн дараа тэр мэдрэмж дахин давтагддаг гэсэн судалгаа авах алгоритм. Тэгэхээр бид нар бол зүгээр сэрхээс өмнө буюу бодол, сэтгэл хөдлөл, дотоод энэ хөдөлгөөнүүдийг анзаарч эхлэхээс өмнө нэг л юм тавтаад идэг. Тэгээд гадны юмнаас одоо эндээс хөрөнгө оруулалт авчих юм бол ийм технологиг авчих юм бол тий ийм гой будаг аваад өргөчих юм бол ийм гой хувцас авчих юм бол би гой олчихно гэд. Ингээд ааштай. Гэтэл энэ дотор жинхэнэ би хинбэ гэдэг чинь өөрчлөгдөхгүй бол би хинбэ гэдэг өөрчлөгдөхгүй бол амьдралыг юу ч өөрчлөгдөхгүй. Би хинбэ гэдгийг өөрчлөн гэдэг чинь одоо бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, зан дадлаа. Тэ? Нөгөө тархичин залхуу учраас нэг юм ингээд жоохон хийнгүүд автоматжуулаад алт ухамсарлуу гэд шидчихэж байгаа хөөх тий. Тэгээл нэг юм ингээд тавтаал хийгээд идэг. Тэр бид нэр доторлоо жоохон өнгөгээд үзэх юм бол заримдаа хүмүүс ирдэг штэ хөөх би зүрхний цогцолт анх удаага мэдэрлээ. Байд юм байна. Зүрх байсан гэх.